Сайн мэцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол эсийн хуваагдал. Уг хичээлийг Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад зориулан бэлтгэлээ. Эсийн хуваагдлыг үзэхээс өмнө бид удамшлын материал гэж юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэхдээ 3 төлөвөөрөг ашиглан тодорхойлцгоё. Нэгдүгээрт нь хорматин гэж юу вэ? Хорматин нь эсийн хуваагдаагүй буюу эсийн тайван үеийн уцслаг хэлбэрийн удамшлын материал. Хормоо буюу өнгөт, тин буюу уцслаг гэсэн утгатай үг ээ. Тэгвэл хоромсоом гэж юу вэ? Хорматин нь эсийн хуваагдлын үед эрчлэгдэн мушгирч X хэлбэрийг үүсгэх бөгөөд түүнийг нь бид хоромсоом гэж нэрлэдэг. Хормоо буюу өнгөт, сомо буюу бие гэсэн утгатай үг. Хоромсоомын бүтцийг задлаж харваас нуклеосомоодоос тогтох бөгөөд энэ нь хорматин хромосомтой ижил найрлах бүхий өөрөөр хэлбэл ДНХ-гийн молекул болон гистон ургаас тогтдог. Тэгвэл хорматид гэж юу вэ? Хорматид нь мөн л хоромсоомын бүтцийн нэг хэсэг бөгөөд нэг хоромсоом 2 хорматидаас тогтдог. ДНХ-гийн хос мушка. ДНХ-гийн хос мушкаг энгийнээр ойлгохдоо бидэнд байгаа 20,000, 25,000 зарим номноор бичсэн байдгаар 30,000 генийн драалал гэж өгсөн. ДНХ-г задлах юм бол 1-р ген, 2-р ген, 3-р ген гэх мэт бидний бүх генийн нийлбэрийг ДНХ гэж ойлгож болно. Мэдээж энэ нь нуклеин хүчил учир түүний мономер нь нуклеотид байна. Эцэст нь удамшлын материалыг дүгнэж хэлэх юм бол тухайн амьд организмын бүхий л шинж чанарыг кодолсон мөн дээрэс нь эцэг эхээс үр удамшдаг хүчин зүйлсийг бид удамшлын материал гэж нэрлэнэ. Үүний дараа эсийн хуваагдал. Эсийн хуваагдлын хэлбэрүүдээс дурдвал бинар хуваагдал, аметод хуваагдал, метод хуваагдал, миоз хуваагдал. Бинар хуваагдал нь бактери эсээр явагдах бөгөөд үүнийг хуваагдал гэхээс илүү бэлгийн бус өөрчлөл гэж нэрлэх нь илүү зохимжтой. Бинар хуваагдлаар нэг бактерийн эсээс 2 бактери эс үүсэж байгаа. Нэг эст организмуудын хувьд бол энэ нь нэг амьд организмоос 2 амьд организм үүсэж байна гэсэн үг. Дараагийн хуваагдал нь аметод хуваагдал. Аметод хуваагдлаар биеийн эс хуваагдах бөгөөд 2 энэ бүрдэлтэй диплоид эсээс хоромсоомын тоон тодорхойгүй 2 төрлийн эс үүсдэг. Хэдийд ийм эсийн хуваагдал бидний биед явагдах вэ гэхээр хүн дээр гэмсэн том шарх авсан үед метод хуваагдалтай зэрэгцэн хурдан нөхөн төлжилт явуулахын тулд А метод хуваагдал явагддаг. Энэ үед их эс 4 үе шатыг дамжуулахгүйгээр шууд 2 эсийг үүсгдэг. Ийм учраас хоромсоомын тоогоо тэнцүү хувааж чаддгүй. Үүний дүнд их эсээсээ ялгаатай 2 төрлийн эс үүсдэг. А метод хуваагдлын дунд бидний биед сориг үүсдэг. Яагаад вэ гэвэл метод хуваагдал шиг арьснээсээс арьснээс үүсээгүй. Харьцангуй ялгаатай эс үүссэн учраас бидэнд арьснаасаа ялхан харагдаж байгааг нь бид сориг гэж нэрлэдэг. Метод хуваагдал нь мөн л адил биеийн эсийн хуваагдал боловч 2N буюу диплоид бүрдэлтэй эсээс түүнтэй яг ижилхэн 2N диплоид бүрдэлтэй төл эс үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол арьснээсээс арьснээс, бөөрнээсээс бөөрнээс, илэгнээсээс илэгнээс үүсдэг гэсэн үг. Миоз хуваагдал. Миоз хуваагдал нь бэлгийн эсийн хуваагдал. Бэлгийн эсийн хуваагдал гэж нэрлэхээр хүүхдүүд бэлгиесээс бэлгээс үүснэ гэж андуурдаг. Гэхдээ энэ маш буруу ойлголт. Биеийн эсээс бэлгээс үүсэж байгаа. Миоз хуваагдал дотроо миоз 1, миоз 2 гэсэн үндсэн 2 хэсэгтэй тус бүр 4 үе шаттай буюу миоз хуваагдал нь нийт 8 үе шаттай байдаг. Миоз хуваагдлын дунд үүсэж байгаа төл эсүүд их эсийн хоромсоомын тооноос 2 дахин бага байдаг нь тухайн зүйл хоромсоомын тоогоо тогтмол хадгалах зорилгыг нь гүйцэтгүүлж өгдөг. Үүний дараа эсийн амьдралын эргэлт. Эсийн амьдралын эргэлтийг харуулсан диаграмыг сайтар ажиглаарай. Үүнд М үсгээр тэмдэглэсэн нь бидний үзэх гэж буй метод хуваагдал, харин өмнө нь сонсож байгаагүй G1S, G2 үе шатууд нь нийлээд интерфазын үе шатыг бий болгодог. Интерфазын үе шатанд эс ямар үйл ажиллагааг гүйцэтгэх вэ гэвэл метод хуваагдлаас үүссэн ялах төлөөс их эсийн дайтай болж метод хуваагдлалд ор хүртэл бэлтгэгдэх энэ хугацааг бид интерфаз гэж нэрлэдэг. Интерфаз үе шатны G1 дид үе шатанд эс өсөж томрохоос гадна эргэтэнцрүүдийн тоон олширдаг. Харин S үе шатанд ДНХ-гийн репликац буюу ДНХ хоёрчлогдох процесс явагдсанаар нэг хроматидаас тогтдог байсан хромосом 2 хроматидаас тогтсон X хэлбэрийн бүтцтэй болтгоо. Харин G2 үе шатанд эсийн өсөлт хэвээр үргэлжлэх бөгөөд хуваагдахад бэлэн болтгоо. Ингээд интерфаз үе шатыг амжилттай туулсан эсүүд метод хуваагдалд ордог. Метод хуваагдал. Метод хуваагдлын ард яагаад формат гэж бичсэн бэ гэвэл хүүхдүүд хэвчлэн
Метоз хуваагдлын 4 үе шатуудыг дараалалаар нь цээжилж чаддаггүй. Андуураад хооронд нь хольц солиод байдаг. Эхний үсгээр нь цээжилчих юм бол илүү амархан байдаг. Профаз, метафаз, анафаз, телофаз гэсэн энэхүү 4 үе шатанд яг ямар процессууд явж байгаа учраас түлхэлс их хэстэйгээ яг адилхан байдгийг бүгдээрээ судалцгаая. Профазын үе шатанд хорматын нэрчлэгдэн хоромсон буюу X хэлбэртэй болох бөгөөд бөөмийн бүрхүүл болон бөөмхөн уусан харагдах болно. Мөн эсийн төвөд эсийн 2 туйл руу хөдлөнө. Метафазын үе шатанд эсийн төвөд эсийн 2 туйл дээр очин хоорондоо ээруулэн уцалгаар холбогдно. Хоромсоомын эрчлээс дээд зэгтээ хүрч центромер нь харагдахуйц болох бөгөөд үүгээрээ ээруулэн уцлагт бэхлэгдэнэ. Үүнээс цааш хоромсоомууд эсийн экваторын дагуу игнэн жагсдаг. Метафазын үед хоромсоом төгс хэлбэрээ олдог тул энэ үе шатанд тухайн зүйлийн хоромсоомыг судлахад хамгийн тохиромжтой байдаг. Анафазын үе шатанд эсийн төв буюу централууд ээруулэн уцалгаа агшаах бөгөөд энэ үед хоромсоом центромерийн эсгээрээ буюу хорматидаараа эсийн 2 туйл руу салан хөдөлдөг. Телофазын үе шатанд хорматидуудын нэрчлээс харин хорматийн хэлбэртээ орох бөгөөд үүнийг тойрон эргэн бөөмийн бүрхүүл үүснэ. Энэ процессыг кариокинез гэж нэрлэдэг. Кариокинез явагдсны дараа эсийн мембран цаашлаад эсийн сивэн 2 хэсэгт хуваагдан 2 түл эсийг үүсгэдэг. Үүнийг нь цитокинез гэж нэрлэдэг. Метоз хуваагдлын хамгийн ээдрээтэй асуудал юу вэ гэвэл тус зурагт харуулснаар ихээс 4 хоромсоомтой байна. Гэтэл телофаз дээр мөн эсвэл 4 хорматидтэй байна. Гэтэл нэг хоромсоом 2 хорматидаас тогтно гэсэн. Тэгэхээр бол бидний ажиглаж байгаа 4 хоромсоомтой эсээс 2 хоромсоомтой эс үүсчихсэн юм шиг хүүхдэд санагдана. Гэтэл ихээс түлхэлс 2-ын хоромсоомын доо тэнцүү байх ёстой. Яагад гэвэл 2-ээс 2 үүсэж байгаа учраас энэ дээр хүүхдүүдийн толгой хөвчлээ эргэдэг. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь юу вэ гэвэл хоромсоомыг хорматидын тоогоор биш центромерийн тоогоор тоолдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хорматид болгонд центромер байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Профазын үед центромерээр тоолох юм бол хоромсоомын тоо 4, метафазын үед 4, анафазын үед 8, телофазын үед 4 болтгоо гэсэн. 2-ын 2-ын 4-ийн 2-ын гэсэн зарчмаар хоромсоомын тоо өөрчлөгддөг байх нэ. Яагаад нэг хорматидаас тогтсон хоромсоомыг хоромсоом гэж тооцож байна вэ гэвэл хоромсоомын нэг хорматид эсрэг талын хорматидаа нөхөх чадамжтай байдаг. Ингээд бүгдээрээ метоз хаваагдлын процесстэй танилцсан учраас түүний ач холбогдлыг мэддэг болтугай. Метоз хаваагдлын ач холбогдол. Зургуудыг сайтар ажиглавал мэдээж метоз хаваагдлын дунд бүхий л амьд бие өсөж томордог. Мөн нөхөн төлжилтөө явуулдаг. Үүнээс гадна зарим амьд биеийн хувьд бэлгийн бус үржлийг нөхцөлдүүлдэг. Саяны зурагт харуулсанчлан амиобийн хуваагдах үржил, гидрагийн нахиалах үржил, ургамлын виктти буюу ургал хэрэгтэн иш үндэс навчаараа үржих үржил ч гэсэндээ метоз хуваагдлаар нөхцөлдөж байна гэсэн. За үүний дараа миоз хуваагдал. Миоз хуваагдал маань мэдээж 2 форматтай. Миоз 1, миоз 2. Тус бүр 4 үе шаттай. Миоз 1-ийн үе шатуудыг профаз 1, метафаз 1, анафаз 1, телофаз 1 гэж нэрлэдэг бол миоз 2-ийн үе шатуудыг профаз 2, метафаз 2, анафаз 2, телофаз 2 гэж нэрлэдэг. Профаз 1 нь миоз хуваагдлын хамгийн урт үргэлжилдэг шат бөгөөд маш чухал процессууд явдаг. Тийм болохоор та нар маань анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Мэдээж метоз хуваагдлын профазтай адилхан бөөм хуусч харагдахгүй болно. Хорматин нэрчлэгдэн хоромсоом хэлбэртэй болохоос гадна энэ үед гомолог хоромсоомууд уртынхаа дагуу нийлнэ. Энэхүү нийлэх үзэгдээнд конъюгац гэж нэрлэдэг. Нийлсэн байгаа гомолог хоромсоомыг бивалент гэж нэрлэдэг. За бивалентууд буцаад салах явцдаа X хэлбэрийн хязам үүсгдэг. Үүсгэсэн хязмаараа хоромсоомууд ижил хэсгээс солилцох үзэгдлийг Корсунговер гэж хэлдэг. Ээж аавын генийн шинэ хоршил үүсэж байна гэсэн үг. Шинэ хоршил үүсэж байна. Тэгэхээр чиний бэлгийн эсвэл илүү олон янзын хувилбартай болно гэсэн үг. Зөвхөн аавыгаа эсвэл зөвхөн ээжигээ дуурайсан биш, аав ээжигээ аль нэгэнд дуурайсан шинжүүдийг бий болгож өгнө гэсэн үг энэ процесс. За үүний дараа метафаз 1. Метафаз 1 дээр метоз хуваагдлаас ялгаатай нь
Гомлог хос хоромсоомууд эсийн экваторын дагуу игнэн жагссан байна. Анафаз нэгдээр метозоос мөн л ялгаатай нь хорматидороо биш хоромсоомороо эсийн хоёр туйл руу салж байгаа. Телофаз нэгдээр мөн л адилхан кариокинез, цитокинезийн процесс явна. Гэхдээ өмнөх хоромсоомын тооны хувирлыг хараарай. 2n 2n 4n 2n гэж метод дээр явж исэн бол миоз нэгдээр 2n 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 n ажиглавал 6 3 3 салж байна. Яагаад гэвэл хорматидороо биш шууд хоромсоомороо салчиж байгаа учраас миоз 1-ийн дүнд тухайн эсийн хоромсоомын тоо 2 дахин цөөрдөг байх нэ. Миоз 2 бол харьцангуй методтой бараг л адилхан. Профаз 2 дээр профаз 1 шиг корсонговор дахиж явахгүй. Миоз 2 бол бидний үзсэн методтой яг ижилхэн. Гэхдээ мэдээж миоз хуваагдлын дүнд 1 их хэсээс 4 төлөс үүснэ. 4 төлөс нь их хэсээсээ 2 дахин бага хоромсоомтой байна. За мэдээж миоз хуваагдал бидний биеийн бүхэл газарт явахгүй методоос методоос ялгаатай нь эмэгтэй хүмүүсийн хувьд бол үнд гөвчөнд, эрэгтэй хүмүүсийн хувьд бол төмсгөнд явагдана. Их хэс нь эрэгтэй хүмүүсийн хувьд төмсгөний ханны сайдаг бол эмэгтэй хүмүүсийн хувьд үнд гөвчний ханны сайдаг. Миоз хуваагдлын ач холбогдол. Бидний эргэн тойронд маш олон эхрүүд байдаг. Эмэгтэй, эрэгтэй, хоорондоо усны туслал шиг адилхан ялахын аргагүй. Тэгсэн хэрнээ дасны дараа харахад тэдэнд ямар нэгэн байдлаар ялгаатай зүйлс байдаг. Эхрүүд хүртэл хоорондоо өөр. Зарим эхрүүд бол хөөс нь хүртэл өөр байдаг. Яг ижилхэн аав ээжтэй хэрнээ эгч дүүс, ах дүүс хоорондоо ялгаатай байдаг. Энэ дэлхий дээр 7.8 тэрбум хүн амьдарч байхад та яагаад цор ганцхан юм бэ? Дахиад дээрэс нь нэг гэр бүлийн хүүхдүүд хэрнээ яагаад хоорондоо ялгаатай байдаг вэ? Эхрүүд хоорондоо яагаад ялгаатай байдаг вэ гэдэг асуултын хариултыг олцгоё. Энэ асуултын хариултыг бидэнд миоз хуваагдал өгнө. Юу вэ? За энэ асуултанд хариулах хамгийн эхний нууц зүйл юу вэ гэвэл корсонговор. Профаз 1 үе шатанд явагдаж байгаа корсонговор. Хэрвээ корсонговор байдаггүй байсан бол гомлог хос хоромсоомууд хэрхэн салж удамших байсныг бүгдээрээ ажиглая. Гомлог хос хоромсоомын нэг нь ааваас харин нөгөөх нь ээжээс ирсэн байдаг. Миоз 1 үе шат явлаа. Нэг эст нь аавын удамшлын мэдээллийг агуулсан хоромсоом, нөгөө эст нь ээжийн удамшлын мэдээллийг агуулсан хоромсоом. За, 4 төлөс үүслээ. Нэг бол өвөөгөө, нэг бол эмээгээ л дуурай. Ямар нэгэн байдлаар шинэ гений хоршил үүсэхгүй. Тэр гэр бүлийнхэн хоорондоо адилхан хിവэрээ л байна. Гэтэл корсонговор явснаар буюу хоромсоом ижил хэсгүүдээ солилцсноор генийн шинэ хоршил бий болсноор юу болохыг харцгаая. Миоз 1 явлаа. Миоз 2 явлаа. Үүсч буй 4 бэлгийн эс хоорондоо тис өөр. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үе төмөн янзын бэлгийн эсүүд үүсч болно гэсэн үг. Үүний дунд нэг гэрийн ах дүүс, эгч дүүс хоорондоо ялгаатай байхны энэ энгийн процессын нөлөөгөөр л чи энэ хор бодлол дээр цор ганц байдаг хана. За дахиад ирсэн чамайг цор ганц байх нөхцөлийг, боломжийг, магадлалыг нэмэгдүүлж байгаа дараагийн нэг процесс бол үр тогтолт. Мэдээж эмэгтэй хүний үндгөвчөнд үндгээс боловсрно. Үндгээс боловсрохтой зэрэгцэн умайхан цусны судас баяжин хөвсийн томордог. Яагаад гэвэл тухайн үндгээс үр тогтсон тохиолдолд умай хананд бэхлэгдэн ураг болон хөвчих учраас. Баруун зүүн үндгөвч сар тутамд ээлжлэн нэг үндгээс үүсгдэг. Үүссэн үндгэн эс хэмжээний хувьд том, хөдөлгөөний онцгой эрхтэн зэргүй учраа умайн гуурсан хоолойд орж удаан хөдлөн ойролцоогоор умайн гуурсан хоолойг 12 хоногийн хугацаанд туулдаг. Энэ бол үр тогтох боломжтой хоногуд гэсэн үг. Умайн гуурсан хоолой ханны хучуур эсийн сормуусны хөдөлгөөнөөр үндгээс хөдөлдөг. Энэ явцад хэрв эр бэлгээс нэвтрвэл үр тогтолт явагдан цаашдаа ураг болон хөгжнө. Хэрв эр бэлгээс орж үр тогтол явагдаагүй бол өндгөн эс умайн гуурсан хоолойгоор дамжин умайд хүрэх ба
умайн хөвсний зузаарсан цусны судсаар баялаг хан одоо хэрэггүй болсон учраас тухайн хан ховхрон энэ процессын дунд өндгөн ис биеэс гадагшлаа. Үүнийг нь бид биений юм гэж нэрлэдэг. Тэгвэл дараагийн нэг чухал процесс чиний цор ганц байх магадлалыг нэмэгдүүлж байгаа зүйл бол үр тогтол буюу биерийн бэлгээс нийлэх үзэгдэл ахна. Хичээлийг минь анхааран дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Баяртай.